За хүмүүс орж иртэл ерөнхий хэсэг ярьж илээ. Дараа нь болохоор ерөнхийдөө яг энэ манай салбарт геодез газрын чиглэлч гэдэг юм уу яг мэрэгжлийн одоо зураглалд ашиглахад бол яг 2005 оноос эхлээд ерөнхийдөө хэрэглэж эхэлсэн. Тэрнээс хойш хөгжүүлэлт хийсээр одоо өдий зэрэгтэй хүрээд одоо яг 1000-ийн масштаб, 500-ийн масштабын байр зүйн зураглал, за уул уурхайн, хяналт мониторинг, за тэгээд өндөр барилга байгууламжийн бас хяналт мониторинг хийх боломжтой болсон байгаа. Тэгээд тэрнээсээ гадна одоо бас ямар салбарт хэрэгжилж байгаагаас хамаарат одоо сенсорууд нь буюу одоо нэг камерууд нь хүртэл өөр болсон байдаг. Одоо лам мэдрэгч камертай гэдгээр одоо нэг тулгааны аллаглыг тооцох гэдэг юм уу. За зум камертай байж болж байна. Зум камер нь яадаг гэхээр ерөнхийдөө онцгой байдлын үед одоо 30 дахин татаж, зум татаж одоо хэрэгтэй мэдээлэл олж харах гэдэг юм уу. Одоо очиход бэрхшээлтэй газрыг татаж хардаг. За мөн лидар мэдрэгч буюу лазер сенсортой камерараас 3D зураглал, одоо бүх төрлийн гадаргуугийн зураглал зэрэг үйлдэж байна. За тэгээ энгийн мэдээж авдаг камер байна. За тэгээ одоо ерөнхийдөө хичээл рүү ороод хүүхдүүд ерөнхийдөө хүмүүс ороод ирсэн байна. За өнөөдөр болохоор нисгчгүй нисэх төхөөрөмж буюу дорооны тухай ерөнхий ойлголт. За ер нь агарын зураглал яаж хийдэг, хэрхэн хийдэг талаар товчхон ерөнхийдөө танилцуулж байгаа. За би болохоор инженер геодез компани геодез хэрэгцсэн ахлах Чепурма. Манай дорооны хариуцсан дорооны мэргэжилтэн мондох наран ингээ нэлтэлийг танилцуулж байгаа. За нисгчгүй нисэх төхөөрөмж буюу UAV гэж хэлж байгаа ерөнхийдөө. Энэ нь ерөнхийдөө анх бол цэргийн зориулалттай байсан. Одоо ч гэсэн ерөнхийдөө цэргийн зориулалттай, иргэний болон худалдааны зориулалттай гэсэн хоёр ангиллаар авч үзэж байгаа. За цэргийн зориулалттай нь мэдээж маш том онгоц хурд хүчтэй байж таараа. За иргэний болон худалдааны нисгчгүй нисэх төхөөрөмж буюу одоо энэ дрон маань дотроос янз бүрийн байгаад байгаа. Hexacopter буюу одоо сенстэй, quadcopter гэдэг нь сенснийхэн доогоор юм коптер төрлийн дронууд байхад fixed wing буюу одоо энэ далавчид дронууд бас байдаг. За далавчид дрон дотроо бас ингээд хос мотортой одоо далавчаараа нисэн бас давхар нөгөө нэг босоо сенстэй байх жишээтэй. За иргэний болон худалдааны нисгчгүй нисэх төхөөрөмж дотроо болохоор сонирхогчийн UAV буюу сонирхогчийн дрон гэж байгаа. Одоо ерөөсөл нөгөө зураг авах, бичлэг хийх, ачаа зөөгч гэдэг юм уу, тиймэрхүү энгийн өөрийнхөө хэрэглээнд зориулсан дронууд ахад яг мэргэжлийн гэхлээрээ мэргэжлийн худалдааны гэхлээрээ одоо босоо бүх салбарт хийхийн хяналт хийж байна. Юу болоо шүү. За энэ дууг нь хаахгүй бол. За тэгээд цэрэг цагдаа эрчим хүчний салбарт газрын менежмент, хот төлөлт уулуурхай, за мөн геодез зураг зүй, тэгэл хөдөө аж ахуйн салбар, эрүүл мэндийн салбар гэдэг маш олон салбарт хэрэгжилж байгаа. За эндээсээ хэдүүлээ яг мэргэжлийн дрон дотроо одоо яг би түрүүн ярьсан төрөл нь яг ямар дрон гэдэг вэ гэхээр fixed wing буюу далавчид. За далавчид дотроо бас ингээд хоёр одоо сенстэй. Энэ маань болохоор хөндлөн одоо дрон нь өөрөө хөөрөхдөө босоогоороо одоо энэ яг чиглэлээрээ дээшээ хөөрөөд яг нисгтэй болохоор ингээд хойд сенсээ ашигладаг ч юм уу, сенснийхэн одоо байрлал өөрчлөгдөх юм. Тиймэрхүү байдлаар бас хөгжиж байна. За мөн коптер буюу ийм одоо 2 4 гартай 6 гартай гэд ялагдаад ирж байгаа. Энэ хоёрын гол ялгаа нь болохоор ерөөхдөө нэг нь болохоор нэлээд салхинд одоо төсвөртэй коптер буюу сенстэй 4 гартай 6 гартай дронууд маань fixed wing төрлийн буюу далавчид дронууд нь болохоор одоо салхинд илүү хурд хүчтэй явж чаддаг. Яг хаа төсвөрийн хувьд бол маш хөнгөн материалаар хийгддэг учраас мотор нь нэлийн хүчин чадал сайтай. Хөнгөн учраас яг том талбайг хамарч нислэг үлдэж чаддаг гэдгээр их давааталтай байдаг.
За энэ дээр бас бидний яг дрон маань авч үзэх ёстой нэг асуудал болохоор ерөөсө дрон маань яг мэржлийн болоод ирэхээрээ өөр дээрээ RTK горим, PPG гормоор ажилладаг нэмэлт одоо хүлээн авахчтай байдаг. Хүлээн авахч нь яадаг вэ гэхээр RTK горим гэдэг маань ерөөсө хиймэл дагуулаас долгион хүлээж авлаа. Хүлээж авсан долгион нь мэдээж дрон маань өөрөөс хиймэл дагуулаас долгион хүлээж авна. Base station гэдэг буюу RTK base station тэгээс сигнал долгион хүлээж аваад энэ хоёрын дрон хүлээн авах шиг буюу base station хоёрын хооронд засварыг дамжуулж өгөгдлийг дамжуулж ингэж шууд бодит агшны хэмжилт хийдэг байхад PPG горим нь болохоор дрон болон base station хиймэл дагуулаас мэдээж долгион хүлээж авна. Хүлээн авсан долгионыг процесс буюу одоо пост процесс буюу боловсруулалт хийсний дараагаар тэр хөгжлийг дрон руу өгж одоо яг нэг суурин боловсруулалт хийхдээ ашигладаг байх жишээтэй. За тус дроныг маань яаж ашиглаж байгаа гэхээр хөдөө аж ахуйн салбарт жишээлх юм бол мультиспектрал буюу одоо олон сувгийн спектрийн камерыг суйрлуулад одоо ургамлын ургалт, хөрсний чийг, өнгөн хэсгийн чийг, ургамлын ургалтын байдал, хог ургамал зэргийг бол ангилан ялгаж анализ хийгээд тэрэн дээрээ яг одоо хэрэгтэй хэсэгтээ бордоо цацах, эсвэл яг хог ургамалтай хэсэгтээ хор цацах гэдэг юм. Тиймэрхүү яг нөгөө smart agriculture тал руугаа илүү хөгжиж байна. За бас олон нийтийн аюулгүй байдал энэ дээр одоо жишээлх юм бол үер ус буух. За ийм үед одоо ийм тохиолдолд бид нар одоо яаж одоо ямар замаар орчих вэ гэдэг маш түргэн зураглалыг хийгээд агаараас зураглал аваад тэрэн дээр төлөвлөлт хийх, онцгой байдлын үеийн авах одоо үйл ажиллагааг зохион байгуулах гэдэг юм. Энэ болохоор Баян-Улирын аймагт үер боосон зураглалыг дроноор аваад за тэгээ энэ дээрээ бид нар яаж одоо ямар айлд ямар тусламж одоо яаж авчиж өгөх вэ гэдэг юм уу иймэрхүү төлөвлөлтийн ажил хийхээр бас ийм зураглал хийсэн байдаг. За уул уурхайн салбарт мэдээж дрон бол сүүлийн үед маш өргөн ашиглагдж байгаа. Яг тэгэхээр маш их том талбайд маш хэмжээний ажлын хэмжээг тооцохын тулд дрон бол маш их хүн хүч, цаг хугацаа хэмнэлээрээ давуу талтай. За ухлаг овоолгын хэмжээ, зураглал, байр зам зураглал. За газар шорооны объем, эзлэхүүн тооцох, талбай хэмжээ тооцох зэрэгт бол дроны зураглалыг ашиглаж байна. За барилгын салбарт бас мөн дроныг ашиглаж байгаа. Одоо барилгын яг бодит 3D зураглалыг хийж болж байна. Яг баригдаж байгаа явцын бас хяналтыг дроноор хийгээд тэрэн дээрээ бид нар яг нөгөө зураг төслийн дагуу хийж гин үгүй юу гэдгийг бас давхар шалгах боломжтой болсон байдаг. За гүүрний хяналтыг бас хийж гин. Гүүр энэ нь юу гэсэн үг гэхээр өндөр барилга байгууламж одоо хүн очиж хэмжих бэрхшээлтэй барилга байгууламжийн хяналтыг дроноор хийгээд 3D загварчлалыг нүсгээд тэндээсээ хяналт мониторинг хийх боломжтой болж байна. За энэ дээр энэ замын зургийг харуулж байна. Одоо энэ дээр бид нар агарын зураглал хийгээд агарын зураглалаас вектор файл буюу одоо байр зам зураглалаа аваад авчиж байгаа гэсэн үг. За энэ одоо саяны агарын зураглалыг хийсэн ерөнхийдөө ортофото зураг. Ортофото зурагаас бид нэр цаашаа өргөжлүүлээд DMDSM үүсгэн тэндээсээ газрын гадруугийн хаялбар бусад объектуудын элементүүдийг бас агарын зурагаас харж зурдаг байгаа. За одоо энэ жишээлх юм бол бидний шорооны эзлэхүүнийг ингээд тооцож гарах боломжтой. За ингээд эзлэхүүн. Бас энэ яг эзлэхүүнийг яаж тооцож байгаа тухайн одоо хүн яг ирэмгийн яг яаж сурч ийн гэдгээс хамаарат бас эзлэхүүний хэмжээ баг зэргийн өөр гарна. За эрчим хүчний салбартаас их ашиглаж байна. Яг тэгэхээр өндөр хүчтлийн маш өндөр юм анкруудад одоо хүн очиж яг хэмжихэд бэрхшээлтэй илэгдэл хорогдол ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд очиж одоо тодорхойгоод маш төвөгтэй байдаг учраас одоо дроноор ингээд зураглал хийж шалгадаг болсон байна. Одоо энэ дээр энэ зурган дээр бол лидар мэдрэгч лидар сенсорыг суулгаад хэмжилт хийж 3D загварчлалыг үүсгэж тодорхойлсон байна. За энэ дээр харах юм бол өндөр шонгоодын зураглалыг үүсгээд 3D загварчлалыг үүсгээд за ингээд эндээсээ анализ хийсэн байна. Яасан гэхээр мод олон барилгатай ойрсон утасны унжилтын хэмжээг тодорхойлж гаргасан байна. Энэ дээр харах юм бол 50-аас 51-р шонгийн хооронд утасны унжилт нь маш доогуур болж ирээд энэ байх ёстой хэмжээгээс одоо доошлоод за 307 м-т 50 дугаар шонгоос
412 м уншиг модны оройнуудад ингээд ойрцсон байна гэдгийг ингээд тодорхойлцсон байдаг. Тодорхойлох тийм боломжтой дроноор. За мөн өндөр барилга байгууламж дотроос энэ балангийн хилтэй имжилтийг хийж болно. Одоо яг сүүлийн үед одоо энэ босоо ханийн зураглалыг бас их хийдэг байгаа. Тэгэхээр балангийн зураглалыг бид нар дроноор хийгээд одоо илэгдэл орогдол одоо энэ гэмтэл гарсан байна уу гэдгийг бас түргэн шууд тодорхойлох боломжтой болоод ирж байгаа. За мэдээж газрын салбарт хянан баталгааны ажилд бол маш өргөнөөр хэрэгжилж байгаа. Бид нар яг хянан баталгааны ажлыг хийхэд болохоор тухайн газрын эзэмшлийн гэрчлэгээ кадастрыг аваад зураглал хийдэг. Тэндээсээ бид нэр дроноор хийчихлээр яг нэг даваа тал нь бид нар агаарын зураглалыг хийж байна. Тэндээсээ бид нар яг кадастрын зургийг нь оруулаад ийм хэмжээтэй хад илүү ашиглалтын талбайг ингээд гаргаж ирээд илүү бодиттой одоо үр дүн бодиттой ажил хийхэд бол маш төхөн болж байгаа. Сүүлийн үеийн одоо газрын хянан баталгааны ажлуудад ихэвчлэн одоо ингээд дрон ашиглаж илүү үр дүнтэй ажлууд хийж эхэлж байна. За мөн археологи палеонтологийн салбарт бас ашиглаж байна. Хуучны одоо холдурууд одоо энэ тогтцоодыг дроноор хийж 3D загварчлалыг үүсгээд за тэрийг дата болгоно хадгалах, тэрэн дээр анализ хийх зэрэг өндөр үр ашигтай болж ирж байгаа. За тэгэхээр бид нар агаарын зураглал гэдэг маань яг ямархуу үйлчлэлээр хийдэг вэ гэхээр ерөнхийдөө дрон маань өөрөө програм дээрээ одоо удирдлагын дээрээ нислэгийн замлаа төлөвлөдөг. Нислэгийн замлаа бид нар төлөвлөхтэй болохоор тухайн талбайг нийтэд нь хамарсан мэдээж төлөвлөнө. За тэгээд төлөвлөх одоо маршрут маань өөрөө дагуу хөндлөн давхцал мэдээж нөгөө нислэгийн наривчлалын шаардлагыг хангана. Ер нь ихэвчлэн 60-аас дагуу давхцал хөндлөн давхцал 60-аас дээш байвал зүгээр гэдэг 60%-аас дээш. За мөн энэ дээрээ нислэгийн өндрөө тооцож өгнө. Гол яг хоёр үзүүлэлт бол дагуу хөндлөн давхцал, нислэгийн өндөр. За тэгээд зургийн наривчлаас хамаарсан GST, Ground Simple Distance Center хамаардаг байна. За газрын хяналтын цэгийн хэмжилт. Тэгээд мэдээж бид замналт төлөвлөсөн замналтай буюу тухайн талбай дээр бид нар хяналтын цэгүүд маркировку суулгаж өгдөг. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр агаарын зураглалаа илүү нөгөө өндөр наривчлалтай болгож бас нөгөө өөрийнхөө хэмжилтийн үр дүнс шалгах, чек хийх зорилгоор хяналтын цэгийг суулгана. За тэгээд хяналтын цэгүүдээ болохоор бид нар мэдээж GPS-ээр, хоёр төлөвийн GPS-ээр хэмжээд солилцол өндрийг тодорхойлно. За тэгээд тэгсний дараа бид нар ерөнхийдөө нислэгт бэлдэх, үйлдэх нислэг үйлдэх. За тэгээд сөрөн боловсруулалт гэсэн үндсэн ийм дөрвөн үе шатаар явна. За нислэгийн замт төлөлт маань мэдээж нэг програмаас хамаарат янз бүр. Одоо энэ програм дээр гэх юм бол одоо энэ маршрут төлөлт нь хамарж байгаа талбай хэмжээ. За хэдэн одоо цаг хугацаа хэр одоо нислэгийн хугацаа нь хэр авах вэ? Тэгээд зургийн тоо зэрэг хаасан байна. За тэгсний дараа энэ програм дээр одоо жишээ нь бол GST буюу Ground Simple Distance 3 байхад нислэгийн өндөр 110 байна. Хамрах талбай юм байна. За тэгээд нислэгийн хугацаа болохоор 4 минут 27 секунд зарцуулах юм байна гэдээ ингээд харагдаж байгаа гэсэн үг. Яг энэ програм дроныхоос бас өөр гэдэг. За энэ болохоор бас нэг төрлийн маршрут төлөлтийн програм. Энэ дээр бид нар яг нислэгийн өндрөөс өндөр объект байна уу гэдгийг харж байгаа гэсэн үг. Энэ нь бас их програм болгоны өөрийнх нь бас давуу тал байна. За энэ нь болохоор fixed wing төрлийн дроны маршрут төлөлт буюу одоо замлал төлөлт байж байна. Тэгэхээр нөх fixed wing төрлийн дронууд нь яадаг гэхээр замлаас замлал хооронд нисэх хөөрөх буухтай болохоор circular ингэж хөөж бууж замлаас замлалын хооронд шилждэг. Одоо энэ дээр жишээлх юм бол GST-нд 4.5, нислэгийн өндөр нь 349 м. За дагуу хөндлөн давхцал нь 65 75. Нийт хамрах талбай нь болохоор 5.7 км квадрат байх жишээтэй. 2 удаа нислэг үлдчихэж энэ маань энэ талбайг хамарч дуусах юм байна гэж Батианы тооцоолт хийж байна. За энэ дээр харж байна. За нислэг төлөлт маршрутын дагуу дрон нислэг зураг аваад явж байна. За ингээд зургийн дагуу хөндлөн давхцлаа ингэ харж байна. За сүүлийн үед болохоор Монголд одоо ихэвчлэн Phantom 4 гэсэн дроныг ерөнхийдөө Phantom 4 Pro, Phantom 4 Arctica, Phantom 4 зэрэг дронуудыг ер нь бол ашиглаж байгаа. Тэгэхээр энэ дрон маань өөрөө яг нэг Phantom 4 Pro нь болохоор яг энгийн сонирхож гэсэн яг зураглалд ашиглаад байгаа нь болохоор яг боломжтой. Тэрийг бид наривчлан яаж сайжруулж ийн гэхээр ерөөсөө нэг маркероо газарт маш олныг байршуулж өгдөөр их давуу талтай байдаг.
За энэ дээр бид нар камер дээр бас нэг анхаарах хэрэгтэй юм болохоор нөгөө гажилтын засвар өгдөг. Гажилтын засвар өгдөг гэдгээр бас ялгаатай байдаг. Гажилтын засвар өгөхгүй болохоор нөгөө зурагчин бараан гарах, сүйдрэлт ингэж гарах зэрэг сул талуудтай. Тэгэхээр камер маань өөрөө яг ямар үзүүлэлттэй вэ гэхээр камер маань ерөөсөө CMOS мэдрэгч сенсор буюу CMOS нь болохоор маш хурдан уншдаг, дээрээс нь өндөр наривчлалтай, өндөр нэгчлэлтэй бас нэг гажилтын засвар хийдэг гэдгээрээ даваа талтай байдаг. За мөн time sync буюу бодит цагийн за энэ дээр би түрүүнээс нэг GCP Markrock нь болохоор тухайн талбайд жигдгэн тархалттай тарааж өгөн талбай хэмжээнээс хамаараад 400-аас 500 м ч юм уу 100-аас 200 м ч юм уу тэгж жигдгэн тарааж өгөөд тэгээд хэмжилтээ хийгээд координат өндрийг хэмжиж авна. За мөн бас ингээд томоохон талбай зураглал хийхээр бол одоо Phantom 4 Pro гэдэг Phantom 4 Arctica дроны хувьд жишээлх юм бол нэг удирдлагаар 5 дроныг зэрэг удирдах боломжтой байдаг. Энэнгээрээ бас даваа талтай. За base station буюу одоо нэг Arctica гэдэг хүлээн авахч маань энэ. Тэгэхээр энэ маань болохоор яг наривчлалын хувьд бол маш өндөр. Яг л нөгөө том масштабын наривчлал хүлээн авах GPS нь болохоор GPS колоноос, Оросын колоноос, Хятадын Бэйдүү, Европын албаны Галилей зэрэг хиймэл дагуулуудыг хүлээж авдаг байгаа. За тэгээд DJI дронууд жишээлх юм бол одоо яг нөгөө no fly zone гэдэг нисхийн орчимд одоо нөгөө хязгаарлалтай байдаг, зооны хязгаарлалтай байдаг. Энэ зоонлоо ингээд орж нисэх боломжгүй байдаг. Тэгэхээр одоо Улаанбаатар хотод ингээд агаарын зураг хийх гэдэг дрон нисэх юм бол нисхийн орчим энэ no fly zone-д орж ийн үгүй юу гэдгийг заавал хянжиж нислэгээ хийхгүй бол бас ингээд дрон маань ингээд төлөвлөө очдог нисэхгүй байх тийм бас тохиолдлууд гардаг. За мэдээж тэрийг unlock хийх програм мэдээж байна. За энэ GPS total station нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн гол ялгаа нь ерөөсөө л адилхан масштабын зураглал хийдэг боловч алдааны хоригдлол бага, тэгээд ажиллах хүчин бага, хамрах талбай хэмжээгээрээ ялгаатай гэдгээрээ нэлийн ялгаатай. Тэгээд гарах үр дүнгийн хувьд ч гэсэн нэлээд өндөр. Яг л бид GPS одоо total station-ээр ерөнхийдөө солилцол өндрөө гаргаад, зай өнцгөө гаргаад vector файл гаргаж авдаг бол дроноороо бид нэр өндрийн тоон загвар, ортофото зураг, өндрийн гадруун загвар тэндээсээ вектор файл үүсгэх, цэгэн үйл үүсгэх зэрэг маш өндөр үр дүнгуудтэй өгдлүүд авдаг байгаа. За тэгэхээр мэдээж дрон маань хичнээн ийм олон үр ашигтай ч гэсэн бас нэг сул тал мэдээж байгаа. Сул талын хувьд болохоор цаг агаар мэдээж бороотой салхитай нисэхгүй, соронзоо орны нөлөөнд орно, батарей ажиллах хугацаа. Тэгэхээр олон батарейтай зэж том талбайг хамрна гэсэн үг. Мөн аэродромын нөлөөнд ордог гэдгээрээ бас юм сул талуудтай байдаг. За тэгэхээр манай Монгол орнд сүүлийн жилүүд ерөнхийдөө дроны хэрэглээ нэмэгдэж байна. Харин бусад орнуудад болохоор дроны хэрэглээ маш ихссэн. Одоо хаа хамаагүй газар ерөөсөө хүссэн хүн дунын газараа дрон нисгэж байгаа учраас ялангуяа аэродромын ойролцоо дрон нисгэсэн тохиолдлууд дэлхийд их гарч байгаа учраас одоо дроныг буудаж унгаах, за сигналыг нь саатгуулах, антин байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна. За цаг агаарын хувьд болохоор мэдээж тухайн нөхцөл байдалтай тохируулж бас зураглал хийвэл зүгээр. Гэхдээ навчит болон холбогоотойроо навчис яг унсан нүцгэн байхад хавар номрын цагт хийвэл тохиромжтой гэж юу нүцдэг. За өндөр уулын зураглалыг ар шилийн баг хэсэг цастаар орших үед томоохон гол хөндийн зураглалыг болохоор усны түвшин хамгийн бага байх үед үлдэх зэрэг тохиромжтой гэж үздэг ерөнхийдөө. За нисгэгчгүй нисгэж явах дроны хувьд болохоор бид нар нислэг хийхийнхээ өмнө шалгалтуудыг мэдээж хийдэг нисгэгчгүй тухайн дроны нисгэж байгаа инженер маань. Гэхдээ ерөнхий практикт авч үзэх юм бол нисгэгчгүй нисэх төхөөрөмжийнхаа нислэг хийхийнхээ өмнө заавал салхины хурд чиглэл цаг агаарын байдлыг бол заавал өмнөх өдрөөс судлах хэрэгтэй. Нислэг хүрээ талбай хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй. За тэгээд батарей одоо нэг удирдлагын батарей, дроны нуурын батарей зэргийг бол бүрэн цэнэгтэйг бас шалгах. За memory card-ны багтаамжийг шалгах ч гэдэм үү. За хамгийн гол үзүүлэлт нь салхины чиглэлийг тооцож замлаа төлөвлөх байдал чухал. За саа дотор байгаа буюу одоо нислэгийн өндрөөс дээш объект байна уу? Би одоо 100 м-ийн өндөрт нисэхэд 100 м-ээс дээш өндөр объект гарах нь үгүй юу гэдгийг судлах бол маш чухал гэдэг. За агарын зураглалаар бид түрүүлсэн point cloud буюу цэгүүл гаргана, орто бото, дэм, дээсэн, контур лайн зэрэг гаргаж. За энэ дээр бид нэр
агарын зураглалыг одоо тухайн байр зураг газраар хэмжсэн уламжлалт хэмжлэлтийн байр зураг зурагтанд давтуулсан байдал байна. За энэ дээр харах юм бол ерөнхийдөө давхцал маш сайн наривчлал бол хангаж байгаа. Тэгээд энэ дээр болохоор жишээлх юм бол шинээр баригдсан барилга байгууламжийг шинээр барилга байгууламж барьсныг одоо харах жишээ тий эсвэл нураасан байна уу эсвэл өргөтгсөн шинжилсэн зэргийг харах боломжтой. За мөн бас бид нар эсэгчгөө нисэх төхөөрөмж дээр лазер мэдрэг суйрлуулад агарын зураглал хийсэн ба энэ дээр бид нар талбай хэмжээг болохоор хүүхдийн парк дээр сонгож зураглал хийсэн. За зураглал хийгээд замл төлөвлөлт. За 3D загвар үүссэн цэгэн үл үсээд эндээсээ бид нар 3D загвар үүсгэсэн байдал юм. За мөн байр суурь зураглалыг газрын гадаргуу өндрийн тоон загвараас бид нэр хаялбараа гаргасан байна. За энэ дээр яг нарийн харах юм бол одоо сувг эдгээрийг маш гоё өндөр наривчлалтай. Үр дүнгийн хувьд бол машин нэлээд одоо нарийн гарч ирж байгаа гэдгийг харж болж байна. За мөн 3D загварчлал үүсгэн. За гарын зураглалаар бид нэр зураглалаа хийлээ. 3D загварчлалыг үүсгэж харлаа. 3D загвараасаа бид нар яах вэ гэхээр барилгын өндөр, талбай хэмжээ, эзэлхэн зэргийг бас тооцох боломжтой болоод ирж байгаа. Бас газар шорооны одоо хэмжээ, объемын хэмжээ тодорхойлох. За энэ дээр шилжих юм бол бид нар DSM-ээс эзэлхэн тооцож байна. Одоо яг энэ хүрээнд болохоор бидний эзэлхэн маань 2804 м куб эзэлхүнтэй гэж гарч ирж байна. За энэ болохоор бас нэг төрөл бид нар болохоор 3D загварчлал үүсгээд одоо засангийн танкийн өшөөний 3D загварчлалыг үүсгэсэн дроноор ер нь бол 3D загварчлалыг үүсгэхэд бол энэ дрон маань циркл гэсэн маршрутаар ерөнхийдөө нисэж зураглалаа аваад тэгээ боловсруулдаг болохоор EGSoft MetaChef програмаар хийсэн. Ер нь агарын зураглалыг боловсруулах янз бүрийн програмууд байдаг. EGSoft-оос гадна Fix 4D Mapper, Context Capture, DJI өөрийнх нь Terra гэдэг. Одоо энэ дээр бид нэр яг DM-ийг үүсгэж байна. DSM үүсгэлээ. DSM гэдэг нь ерөөсөө гадарга дээрх бүх зүйл. DM нь болохоор гадаргуу дээрх одоо мод байшин барилгуудыг цэвэрлсэн байдлыг хэлж байгаа юм. За дараа нь орто фото зураг маань үүслээ. За эндээсээ бид нар вектор буюу одоо газрын хаялбар байшин барилгуудад зураад вектор файлаа гаргаж ирж авч байгаа байдал байна. За ерөнхий бол танилцуулга бол ингээд тусч байна. Ингээ асуулт хариултанд оръё. Асуулт байвал асууж болно шүү дээ. За асуух асуулт байхгүй бол ингээд хичээлээ өндөрлөе.